Сайн байцгаана уу? Төрийн засгийн албаагчдын нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч Бямшир байна. За өнөөдөр та бүхэндээ COVID-19 халдварын дараах хам шинж хэр удаан ямар шинжүүдээр илэрдэг мөн хэрхэн гэрээ нөхцөл гам барих талаар зөвлөгөө өгнө. Ер нь бол хамгийн түрүүний илэрж байгаа шинжүүд нь амьсгалын эрхтний талаасаа гэвэл амьсгаад жин ханиалгаж байна. Мөн цээжээр өвдөх шинжүүд маш түгээмэл илэрж байгаа. За үүнээс гадна мэдрэлийн талын шинжүүд их илэрж байгаа. Энд нь болохоор амархан мартаж санах, маш их ядрах, хөлс их гарах, суйлдах, толгой өвдөх зэрэг шинжүүд илэрнэ. Мөн зүрхний хэм алдагдах зэрэг шинжүүд ер нь бол түгээмэл илэрч байгаа. Судалгаанаас л ерөнхийдөө ковидын дараах шинжүүд бараг 200-аад шинжүүд илэрч байгаа гэж үзэж байгаа. Мөн түүнчлэн амт үнэр мэдрэхгүй болох шинжүүд нь бас удаан хугацаанд хадгалагдаж байгаа. Иймэрхүү шинжүүд бол түгээмэл илэрч байна. Ерөнхийдөө бол ковидын ямар хэлбэрээр өвчснөөс шалтгаалж байгаа. За гэрээ нөхцөлд итгэсэн, хөнгөн туссан, одоо ханиалга багтай зөвхөн амт үнэр мэдрэхгүй болсон иймэрхүү шинжүүд илэрсэн бол та 10 хоног гэрээрээ эмчлэгдээд тэгээд ажилдаа ороод явж хахад янз бүрийн шинжүүд нь өөрт бага бол заавал эрдэнэтэнд харуулад ингээд шинжилгээ өгöd байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хүн дэвтэр болон хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс энэ эдгээр хүмүүс нь бол заавал эмнэлгийн нөхцөлд эмчлэгдсэн хоёр талтай юм уу нэг талтай уушгины хатгаатай байсан иймэрхүү хүмүүс бол эмнэлэгт эмчид хандаж эмчилгээ үйлчилгээ авах ёстой байдаг болсон байгаа. Жишээлбэл хоёр талтай хатгаатай байсан хүмүүс гэвэл цээжээр өвдөх, ханиалгах, ачаал даахгүй маш их амьсгаадах иймэрхүү шинжүүд бол нэлээд ноцтой шинжүүд гэсэн үг. Ядар цуйлдах нь бас энэ өвчний бас түгээмэл шинжүүд бараг ихэнх хүмүүст илэрч байгаа шинжүүд байгаа. Маш сайн унтаж амархал ерөөстэй хэрэгтэй. Нойргуудаа дуцаах их үзээд ингээд интернет орчинд их байгаад ах юм бол өөрөө буцаад нэг мэдрэлийн эсүүд маань амарч чадахгүй байдаг байгаа. Тэгэхээр маш сайн унтарч амрах, ажил амьдралынхаа юг зохицуулах, ковидын дараа бас ачаалал бага авах хэрэгтэй. Тэгээд айжмдаа угаасаа ковидын дараах шинжүүд маань 3 сар хүртэл юу нь бол яг нэг иймэрхүү мартаж цаансан, ядарч цуйлдсан шинжүүд маань үргэлжилж байгаа. Буцаад яг энгийн амьдралын хэв маягтаа орж байгаа хүмүүс нийт өвцөн хүмүүс одоо нэг 7-8% нь л буцаад яг хуучин шигээ ажлын ачааллаа дааж байгаа. Бусад бүх ихэнх хүмүүс маань бол ачаалал даах чадвар маш буурсан байдаг. Тийм болохоор маш сайн өөрийгөө амраах хэрэгтэй. Шимт хичээлээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй байна. Мөн агаарт гарч нэг уушгийнхаа багтаамж энтрээс сайжруулах хэрэгтэй. Амьсгалын дасгалыг мөн маш сайн хийх хэрэгтэй байгаа. Томоогийн уйлрал эхэлж байгаа. Нэгдүгээр хоёрдугаар удаа тоосжилт хүүтний уйлрал эхэлж байна. Энэ үед бол амьсгалын замын одоо ковидоос өөр амьсгалын замын вирусын халдварууд болон ханаа том маш ихээр нэмэгддэг. Энэ үед бол халтар хамгааллын дэглэмээ бас яг ковид шиг л сайн захиад ах юм бол сүүлийн 2 жил бол томоогийн уйлрал маш хөнгөн явагдсан. Томоо бараг байхгүй иймэрхүү байдалтай байгаад байгаа. Та ковидоор өвдөөд өвдсөн юм чи ахиж өвдөхгүй гэсэн ойлголттой байж болохгүй. Өөрөө вирус маань дэлхийн нийтэд их тархаж байгаа. Монгол оронд ч гэсэн маш их тархалт ихтэй байгаа учраас вирус маань мутацлагдаад дараагийн шинэ хувилбарууд гарч ирж байгаа. Тийм болохоор та хэрвээ 7 сараас өмнө 8 сараас өмнө өвдсөн бол ахаад ковидын халдвараар өвдөх эрсдэл өндөртэй байгаад байгаа. Тийм учраас вакциныхаа 3 дахь донг хамрагдaltaа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Дээрээс нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Одоо маска 100 гараа угаа гэд ингээд байнга хэлээд байгаа нь таныг дахиж халдвар үүсэх эрсдлээс л сэргийлэх гээд байгаа гэсэн үг. Тийм болохоор эдгээр дэглэмүүдээ маш сайн баримталмаар байна.
ковидын дараах дэглэм нь болохоор өөрөө даарч хүрэхгүй байх нь хамгийн чухал байна. Нэгдүгээр, хоёрдугаарт бол хүйтэн зүйл, уух зүйл, шингэн зүйл, хүйтэн юм хэрэглэхгүй аль болох бүлээн шингэн ус цай энтрийг бүлээнээр нь ингэж уул илүү өөрт зүгээр. Тэгвэл хүйтэн уухаар бас нөгөө идэрсэн байсан хүмүүс буцаж ингэж сэтрэх тохиолдол бас гараад байна. Гуравдугаарт маш эрчтэй дасгал хөдөлгөөн битгий гээрээ ачаалла багаар нэмсэн тиймэрхүү дасгал ихгүй бол хуучных шиг бол ингээд гүйж хараагаад байх нь угсаа боломжгүй болчиход байгаа. Нэг хэсэгтээ бол тийм ууланд авирах спортоор хичээллэхээ болоод энэ оронд амьсгалын дасгал йогаар хичээллэх нь илүү зохимжтой байна. 5 дугаарт сайн унтаж амраад өөрийнхөө дархлааг бас сайн дэмжиж өгөөрэй гэж